Сүүлийн үед бол энэ ноолууртай холбоотой асуудал бол одоо манай иргэдийн өдөр тутмын амжиргаанд бол шууд нөлөөлж ийн гэж харж байна. За малчтын зүгээс бол ноолуур авахгүй байна. Ноолуурын үн одоо нодлон урьдчилан жилийнхтэй харьцуулах юм бол маш их хэмжээгээр унжийн гэдэг гомдлууд бол маш зөндөө гарч байгаа. Тэгэхээр манай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа манай малчид бол одоо нодлон бас зудтай байсан, орлого бол маш ихээр хумигдсан. За энэ жил гол одоо хаврын орлогын их үүсвэр болох ноолуурын экспортыг бас тодорхой хэмжээнд хязгаарлалтантай холбоотойгоор малчтын одоо өдөр тутмын амжиргааны асуудал бол маш уртсаар тавигдж байна. Тэгээ малчтын зээл гэж одоо бараг 2 их найд төгрөгийн зээл бол арилжааны банкуд дээр бас бүртгэлтэй байгаа. За ноолуур бол цаг ямагт манай бас экспортын орлогын тодорхой хувийг эзэлж ирсэн. Бид нар бас харьцангуй давуу талтай өрсөлдөх чадвартай ийм салбар. Гэтэл энэ салбарт бол засгийн газрын зүгээс ийм ойлгомжгүй тодорхой бус бодлого хэрэгжүүлснээр малчтын амжиргаанд шууд одоо сөргөөр нөлөөлөө зогсохгүй энэ салбарыг цаашид одоо яаж хөгжихийг нь бол бас их ойлгомжгүй төвшөнд аваажиж гин гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ талаар бол одоо тухайн салбарыг хариуцсан J2 сайдыг бол удаа дараалан бүлгийн хуралд ирж мэдээлэл өгнө гэж хэлсэн боловч одоо баг 3 дахь 7 хоногтой бол бүлгийн хуралд бол ирсэнгүй. Тэгэхээр бол одоо энэ асуудал дээр бол J2 сайдыг бол бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж харж байна. Тэгээд өнөөдрийн тухайд гэх юм бол 8 шарга зах дээр бол валютын ханш, долларын ханш 3600 төгрөг хүрсэн байна. Тэгэхээр бид бол одоо өдөр тутмын иргэдийн амжиргаа, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт зэрэг одоо маш тийм одоо макро эдийн засгийн хувьд ийм эдрэтийн нөхцөл байдалд ажиллаж байна. Тэгэхээр засгийн газар энэ удаад бол их тийм ухаалаг бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байтал маш олон салбарт бол ингээд ийм ойлгомжгүй ийм шийдвэрүүдийг гаргаж байгаад бол бас гайхаж байгаамаа. Тэгэхээр цаашид бид одоо үнэхээр төсвөө тодтогох шаардлагатай мó энэ олон мега төслүүдийг чи эренбэлж бас тодорхой юм ухаалаг шийдвэрүүд гаргах ёстой мó гэдгийг бол одоо улсын хурал дээр ч гэсэндээ ярих цаг нь болсон гэж хувьдаа үзэж байгаамаа.